Hi guys, welcome. Өнөөдөр би хаврын цэвэрлт part 2. Би өмнө бичлэгэн дээр өсгийтэй гутлнуудаа хайж исэн. Тэгээ одоо энэ бичлэгэн дээр палажнуудаа. Тэгээ дээрэс нь би тэр бичлэг хийсний дараа надлуу хөрх охтууд Instagram-аар бичээд тэгээ асуусан надаа та гутлнуудаа өсгийтэй гутлнуудаа зарах уу? Би авъя мавъя гэд. Тэгэхээр би үгүй би зарахгүй. Тэгтээ та нас зүгээр үнэгүй авч болно. Тэгтээ хамгийн чухал юм нь энэ Швед амьдрах хэвээр гэсэн. Тэгээд ихэнх охтууд Монголд идэм билээ. Тэгээд чадаагүй. Тэгэхдээ замнуудаа надад би бичиж байгаа. Тэгээд замнуудын би ингээд охтууд өгөн, замнуудын би тийм би дээрээс нь хайн гэдээсэн шүү дээ. Би тэгэж бол ингээд уудан тэгээд хогийн савнд очиод ингээд хаях тэгэж хэлээгүй. Яг би жоохон буруу хэлсэн баг. Тэгтээ миний хайн гэдэг чинь би нэг second hand ингээд өгчдөг ахгүй юу? Хуц гутал мутал тэгээд би бол байнга тэгдэг. Тэгээд өгчдөг. Тэгээд би тэрийг хайн гэж хийж байгаа байхгүй юу? Жон буруу исэн бол уучлаарай. Тэгээд замнуудын би таньдаг хүмүүст өгч байгаа. Тэгээд ингэ чи ийшээ үлдэх юмнуудаа тавиад ийшээ авахгүй юмудаа тавьчих. За хамгийн их нь энэ палаж байна. Энийг бол би саяхан авсан. Удахгүй манай охины төсөөдөр болох чаа нэг нас хүрч байгаа. Одоо тим нь бол юу аахгүй юу? Baby pink. Тийм тэгэхээр би ийм палаж авсан. Охтуудаас нэг ийм хос палаж авсан бид гурав. Энийг бол авч үлдэнэ. Яа хөөрмөс. Тийм энийг бол ийшээ тавьчих. Дараачих нь ийм off white юм уу? Одоо угаасаа гоё дулаарж байгаа 100 болж байгаа болохоор энийг бас ийшээ. Хараагийн ийм хөрхөн харанхтай дороо ийм энийг бол авч үлдэнэ. Ийм зуны палаж хөрхөн бас урт энийг авч үлдээ. Чихэн энэ хар палаж одоо өмсөх тохирсон юм дулаахан хоол яач дулаахан тэгэхээр энэ байж энийг бас 100 өмснө. Энэ гоё материалтай энэ чи юу гэлээ сатин ахгүй юу материал нь байж. Одоо энэ бас харна байгаа. Тараачихын зуны палаж энийг надад бол хатан яаж өгсөн. Тэгэхээр би энэ байж энийг одоо энэ зунд бас өмснө. Энийг манаас хатан яаж өгдөөсөн надад. Энэ палаж би энийг ерөөсөө өмсөж байгаагүй. Энэ надад бас өөр өнгө нээдэг. Надад хоёр өөр өнгө өгчээсэн. Тэгээ энэ байж. Энийг өмсгөө ингээд миний хэлбэрийг амар гоё харагдвал нөгөөх өнгө нэ юм. Ямар өнгө бол чинь улаан энэ ямар өнгө гэдэг лээ мартчихлаа. Дараачих нь энэ цагаан палаж надаас амар удаж байгаа. Энэ надаа 10 жил үгүй 8 9 жил болж байгаа. Энэ тэгээд материал нь одоо хүртэл ингээд хിവэрэ гоё хിവэндээ байгаа. Гэхдээ энэ надаа юу том байдаг ахгүй ярьдмаар аим гэлцэн. Тэгээ энийг өмсөхөөр ингээд дотор хувц харагдаад байдаг. Тэгэхээр энийг одоо ийшээ. За энэ палаж надад бас амар удаж байгаа. Би энийг яах гэж авсан мөлий. Энэ тэгээд шив шинээр авахгүй. Би энийг ерөөсөө өмсөж байгаагүй. Нэг юмд явах гэжсэн. Тэгээд авсан. Тэгээд тэрэндээ явааг болохоор ерөөсөө өмсөөгүй. Энэ тэгтээ надад бас олон жил болж байгаа. 6-7 жил болж байгаа. Энийг яах вэ? Энийг бол хөөрхөн хорин өмсвөл хөөрхөн юм шиг санагдсан. Тэгэхээр энэ байжиг нэгнийхэн хоримдаар өмснө. Энэ юм богинохон. Энэ надад хэрэггүй. Би энийг одоо дахиад өмсөхгүй гэж бодож байгаа. Цагаан палаж юу н хэрэгтэй даа. За энэ байжиг энэ хэрэгтэй дараа. Нэг цагаан, нэг хар, нэг улаан. Тийм тэр гурван өнгөний палажнууд байхад л болд юм да. За энэ байжиг энэ палаж энийг дахиад өмсөх үү? Дахиад өмсөхгүй юм шиг санагдаад байна.
яах болов. За энэ байж одоо угаасаа 100 олж байгаа юм чинь. Урт. Энэ байж энийг би бас байн өмсдөг. Авч үлдэх палаж нь ямар их байна. За одоо энэ надаа яг 15 жил болж байна уу? Окей. 13 илүү, 14 илүү, 15 илүү. Нэг тэр аваар амар удаж байгаа. Тэгэл стил гоёороо. Гэтэ би энэ дахиад өмсгүйгээс нэг анх авч явахдаа амар олон удаа өмсчихсэн. Одоо ингээ байгаа л гэдэг. Би бас юм хадгалахтай амар сайн. Юм ингээ байлгаа л. Одоо энийг өмсгөө юм цаа. Шууд хайчих. Жихэн ийм хар палаж. Энэ палажийн нуруу нь ингээ гардаг. Тэгээд бүрхэн 100 өмсгöd тэгэхээр байж. Дараачих нь ийм ягаан өнгөтэй палаж. За энэ жоохон санаа ингээд тэр өмсөн юмнууд харагдаад идэг болохоор тэгэхээр энийг хайчих. Энэ палаж бас надаа хөөрхөн удаж байгаа. Тэгээд би энийг дахиад өмсөхгүй байх гэж хайчих. Чи өөн хөөрхөн шүү. Байж байгаа юм уу? Яг хэрэгтэй юмнуудаа л авчиж үлдээ. Энэ хар палаж. Энийг дахиад өмсөхгүй юм хайлаа. Энэ миний дуртай палаж юм. Өнгө нь амар гоё цэнхэр өнгөтэй. Энийг одоо энэ 100 өмснө. Энэ бас шинээрээ. Би одоо удахгүй нөхөртөө болцоонд явна. Тэгэхээр энийг өмснө. Байтик. Энэ амар хөөрхөн. Энэ надад таалагддаг. Энэ бас миний дуртай палаж. Тэгэхээр байтик. За энэ бүр бүтэхгүй. Энэ бас олон жил болж байгаа надад. Энд бүх юм харагдан төхөө. Энийг шууд хайж юм хаа. Тэр нь хар палаж дуртай юм шүү. Энэ байж. Тэгт арай л амар тийм тод ягаа өнгөтэй. Яах вэ? Би өмсөөгүй энэ шинээр байгаа. Би яах вэ байж. Энэ гоё материалтай заяа зөөлхөн. Хоёр давхар болохоор энэ юу ч харагдахгүй. Надад энийг харна би хоёрыг авч ийсэн. Энэ байж. Энийг тэг би энийг дахиад өмсөхгүй. Энийг ингээд өмсөхөөр доороо юм байхгүй юу? Ингээд урт тэгснэ ингээд дээшээ ингээд яваал. Тэгин дахиад өмсөхгүй. Хайчих. Дараачих нь энийг бараг манай охинд хөөх юм шүү. Цамцан дээр бодуулт цамцан дээр ингээ өмсчдэг. Энэ бараг манай охинд харах юм шүү. Энэ бас надад олон жил болж байгаа. Энд өгч тийм үү? Бараг манай охинд тарах юм шиг. Энийг харж байгаад болъё. Baby pink. Ийм хөөрхөн. Энэ байжиг бас айлж маялах юм бол ийм өмснө. Ийм ягаа. Энийг өмсөхгүй. Надаа ингээ байгаа л ээждэг. Тэгэхээр хайчих. Өмсөхгүй. Тэгэхээр энэ байлгаад яах вэ? Хайчих. Таачих нь ийм зузаан дөө. Надаа ингээ бас 100 жил болж байгаа. Ерөөсөө нэг тэгж амар өмсөдөөдгөө. Тэгэхээр шууд хайчих. За энэ. Энийг бас өмсөхөр ингээд дотор өмссөн юмнууд харагдаад байдаг. За мэдгүй энийг би яг юу бодоод авсныг мэдгүй байна. Энэ жилийн өмнө ууссан. Сонь юм өмсдөг гэсэн. Гэхдээ энэ юу палажийнхаа материал нь гоё. Тэгээд өмсчгөөрөө бүрхэн. Гэхдээ ингээд өнгө нь ягаад ч юм надад нэг л таалагдахгүй. Одоо ийм юм би өмсч чадахгүй байна. Тэгээд дараагийнхан ийм энийг ерөөсөө өмсөг байгаа. Тэр одоо дулаархаар өмсөн тэгээ байж. Би юу н ийм урт ийм палажнууд гэсэн ийм сатинтэй тийм палаж амар дуртай. Талаараа зүгж ирээ. Ингээ артлан л гоё. Тэгээд ийм гоё саарлөнгөтэй. Байж хэмцээ палаж. Энэ амар хөөрхөн. Энэ бол ингээ тэр өмссөн юмнууд харагддгүү. Тэгэхээр амар гоё бариу. Тэгэхээр энэ байж. Улаан байж улаан палаж хэрэгтэй бол дараа.
Энэ юм дүүжийн зуны хар. Энэ бас байж. Энэ бас хөөрхөн. Би нэг удаа нөхөртөйгээ хамт Тенерифе явж байхад өмсөж ирсэн. Материал нь бас гоё, тийм сайтай. Дахиад 100 өмснө. За дараагийн би нэг шинэ жил өмсөх гэж авч исэн. Гэхдээ шинэ жилд яваагүй болохоор би нэг ерөөсөө өмсөөгүй. Ягаад ч өвдсөн билүү яатсан бэлээ. Тэгэхээр одоо угаасаа би ийш тийшээ нэг гарч яваад идэх. Тэгсэн чи одоо надад ийм мөнгө ерөөсөө таалагдах байгаа. Тэр үед угаасаа ийм мөнгө гой санагддаг байсан. Одоо тэгсэн жоохон хөвгш юм уу? За энийг хайчих. За next ийм энэ хамаагүй юм гарах гэдэг юм аа. Дахиад угаасаа өмсөхгүй байх. Тэгэхээр за энэ хилээд чирэг байна. Энэ ийм миний бол дахиад өмсөхгүй. Тэгэхээр шууд шít. Энийг надад нэг нь өгдөөс юм аа. Шар өнгөтэй болоод өмсөж байгаагүй юм шиг. Би нэг өмсөхгүй гэж бодож байна. За энэ ингээд энэ гоё юм саатай хөөрхөн. Энэ бас 100 хөөрх юм байна. Байж. Энэ өмсөхөөрөө бүр амар хөр харагддаг. Би одоо ийм өмсөхгүй хаа. Тэгэхээр нэг хайчих. Энэ бас амар гоё. Энэ ингээд жирийн харагдчихсан ингээд энэ гэрэл мэрлэнд гоё харагддаг. Дэлзаад ийм силвер юм байж. Энэ палад төсөөдрөөрөө өмсөжсэн нэг удаа. Дахиад ийм өмсөхгүй хаа. Ийм өмсөж жоон санаа зовд болсон байл. Нас яваа тэгээд амаа яадаг мэдгүй. Тавс юм аа. За энийг шууд хийлээ. Энийг би гимназ явж байхад авч исэн. Тэгээс олон жил болсон. Хар палаж хэрэгтэй гэдэм юм бас юм байдаг. Таачихсан ийм энэ бас хөөрхөн палаж юм байдаг. Энэ палаж 27 ийм юутай. Энийг надаа нэг найз өгдөөсөн. Тэрс энийг өмсөж байгаагүй. Тэгэхээр энэ бас ийм улаан байгаа юм. Энэ гэхдээ минийх биш маань дүүгийнх. Би дүүгээсээ зээлсэн. Тэгэхээр хайж болохгүй нэг буцаагаад үгүй. Хар палажууд амар их идэм байна. Бас ийм артл нь ингээд нуруу нь гардаг энэ байж байгаа. Ийм гэ би нэг өмсөхгүй. Нэг хайлаа. Энэ байж. Энэ нөгөө бор палажны хар байна. Энэ байж. Дараачих нь ийм энэ доотлол нь энэ дээтлэл нь ингээд энэ хөөрхөн. Энийг бас өмсөх дуртай. Энийг өмсөхөр ингээд латин бүжиглэхээр амар гоё юм аа. Энэ байж. За би энийг яг юу бодож авсан би нэг дэмсэн бахта авч исэн. Тэгээд өмсөд үдсэн чинь багтаад миний гид томорсон байсан. Энэ ирэх гэж удалсан байсан болохоор би нэг буцаа гэснээр мартцсан байлээ. Одоо яг өмсөж болно. Тэг өмсөж үзсэн жоохон инээд тарагдаад байсан. Энийг хайчих. Тэгээ энэ палаж бүтэхгүй. Энэ хамаг юм гараад ид юм аа. Юу ч өмсөн ингээд нэг унтлын увц болгочих болох юм шүү дээ. 100. Энэ материал нь гоё юм ээ. Унтлын хувц болгож болох юм. Энэ байдаг. Дараагийн палаж ийм. Энэ өнгө нь аймаг гоё гаацтай. Би энэ өнгнөөс нь болоод авсан. Энэ тэгээ гэрлэнд бол бүр гоё харагддаг. Би нэг удаа шинэ жилээр өмсөж исэн байна. Дахиад өмснө гэж бодож байна. Өнгийн авалтаа. Тэгээ дээрс нь аймаг гоё гэлдэж байгаа. Энэ байж. Энэ бас ийм урт. Энэ тун өмсөхөд аймаг гоё өвтэйхэн гоё байдаг. Энэ байдаг. За энэ сүүлийнх. Энэ бикини гадна өмсдөг энэ байдаг. За дуслаа. Yay! Finally. Тэгээ хайж байгаа юмнууд бол жоох харагдчихээн. Авч үлдсэн юмнууд их байна. Тэгтээ зүгээр угаасаа би эднүсийг бүгдийг өмсгөн гэж бодож байгаа. За ингэ болчлоо. Тэгээд авч үлдээ. Тэгээд авч үлдэхгүй нь ингээ ялгаа тавьчлаа. За дахиад ийм бичлэг хийх үү, яах вэ? Болтонуудаа яа тийм үү? Надаас амар болтонууд байгаа. Юу гэж бодож байна.
За ингээд усгацгаая. Имжлэг үзэн маш их баярлалаа. Даачийн бичлэгэн дээр уулзцгаая.